сайн байцгаана уу манай ч одоо ингээд Монтарагийн ертөнцид иргэн 5 морилно. Тэгэхээр таны X-ийн талаарх уншлагын маань нэгдүгээр группийг сонгосон моночуудын маань нэмэлт нь үгээр эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулга нь бол таны X таны талаар яг ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр болохоор Two of Swords, The Empress, Eight of Swords маань доош харж буугаад тэгээ Shamanic-ийн Integration, Anger хөдрүүд маань бүгдээрээ доош харж буусан байна. Тэгэхээр таны X яг одоогоор сэтгэл санааны хувьд маш юм эргэлзээтэй байдалд байгаа юм байна. Буцах уу, эсвэл одоо болох уу гэдэг иймэрхүү эргэлзээнүүд маш их төрж байна. Тэгээд тэр таны илүү нөгөө эмэгтэй хүний одоо төгс дүр, халамжтай байдал, бүтээлч байдал гэдэг нэг эмэгтэй хүний төгс эмэгтэйлэг тэр шинж чанаар их сурулж мэтэр ингээ харж байгаа болол тодорхой байна. Тэгээ энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрөхдөө хоёрын оронд ингээд үнэхээр гайхалтай эмэгтэй мөн үү мөн гэдгээ мэдж байгаа хэрнээ энэ мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх тэр тал дээр болохоор илүү тэнэгэлцэж байгаа нь харагдаж байна. Яг л нөө сэтгэлээ татах гэж оролдож байгаа. Тиймэрхүү байдлаасаа болоод гэсэн үг. Өнгөрсөн харилцаанд үүссэн гомдол, уур хилэн одоо юу гэдэг те тэр зүйлүүд бол маш аажмаар ингээд тавьж суллагдаж байгааг бол харуулж байна. Гэхдээ хичнээн тийм ч гэсэн бүрэн сэтгэл санаа нь яг тэнцвэрт байдалд бол орж амжаагүй байгаа харагдаж байна. Тэгээ таны X бол өөрийгөө илүү баригдмал байдалд байсныг одоо баг багаар илүү эрх чөлөөтэй байдал руу орж ийн гэдэг тийм мэдрэмжийг бол төрж байна. Тэгээ та хэд маань болохоор анжаага бол нээлттэй уншлах дээр илүү нөгөө freedom буюу эрх чөлөөг эрхэмлсэн, эрх чөлөөт байдлыг илүүдүүлсэн гол бас нэг шалтгаан байсан гэж ярьж байсан. Тэр бас энэ дээр давхар орж ирж байна. Тэгээ таныг арай өөр өнцгөөс харахыг оролдож байгаа ч гэсэн одоо зүрх сэтгэлийн төвшөнд бол илүү интеграц буюу тэр нэгдэл хийж чадаагүй яг хэвээрээ байгаад байна гэдгийг бол харуулж байна. Дараагийн асуулга бол таны X танд яг юу хэлхийг хүсэж байна гэдэг дээр Lover's Oracle дэлгэсэн. Энэ дээр бол My Beloved гэдэг гарч ихтэй ийм oracle гарч ирсэн. Тэгэхээр X-ийнх нь яг зүрх сэтгэл танд хандах хайрын холбоо тасраагүй байгаа юм байна. Хэдийгээр та хоёрын яг одоо хоорондын дундах зай нөхцөл байдлын хаалт ингээд байгаа ч гэсэн таны X бол сэтгэлийн яг гүндэх тэр холбоогоо цаг хугацаа орон зайнаас илүү давсан гэж мэдэрч байгаа юм байна. Тэгэхээр энэ нь бол яг таны X-д таныг орт тас марцсан бол биш. Харин ч одоо юу гэдгийг хаяа санагалдж байгаа дотооддоо сэтгэлтэй холбогдсоор явдгийг бол илтгэж байгаа юм хүзэр гарч ирсэн байна. Тэгвэл дараагийн асуулга нь болохоор та хоёр яг эргэж нийлэх үү гэдэг дээр бол Air of Cups гарч ирсэн. Тэгэхээр энд гарсан хүзэр бол яг таныг болон таны X-ийг өнгөрсөнтэйгөө эвлэрч шинэ алхам руугаа хөдлөхийг бол харуулж байна. Тэгэхээр энэ нь эргэж нийлэхээс илүүтэй юу гэдгийг салах замнал хичээл сургамжаа хүлээн зөвшөөрөө дараагийн асуулгыг бол таныг шинэ учралтайгаа яг хизээ учрах вэ гэж асуусан байгаа. Энэ дээр манай Timing Oracle-аас бол within a year гэж гарч ирсэн. Тэгэхээр яг шинэ хайр, шинэ холбоо таны амьдралд яг 1 жилийн дотор бол орж ирэх нь бол тодорхой харагдаж байна. Тэгээ энэ холбоо нь бол өнгөрсөн харилцаанаас тис өөр холбоо байна. Шинэ энергитэй, таныг одоо сэтгэл санааны хувьд бол илүү гүн гүнзгий өөрчлөх холбоотой тийм учралтай учрахаар харагдаж байна. Тэгээ мэдээж энэ шинэ учралтайгаа яг ямар нөхцөл бүрдэж ийж, ямар болцлыг хангаж ийж энэ учралтайгаа учрах юм бэ гэдэг дээр бол the full үзэр маань доош хараад masculine energy 2 үзэр гарч ирсэн. Шинэ харилцаа мэдээж харилцаатай учрахын тулд бол нэгдүгürt төрөн шийдвэр гаргахгүй байх. За одоо эндээс магадгүй ингээд нэг мессеж аваад жилийн дотор шинэ учралтай учрна гэхээр жилийн дотор ихэр маргааш байж болно шүү дээ, нөгөөдөрч байж болно яг тэгэж нөгөө тийм бодлоор түргэн шийдвэр битгий гаргаарэ. Хитрхи яарсан алхам, хийсвэр юм төсөөлөл хийсвэр хандлагаас ингээд зайлсхийрээ гэдэг ийм зөвлөгөө ирж байна. Тэгээд эрэгтэй хүнээс masculine energy буюу эрэгтэйлэг энерги эр хүнээс бодит алхам, доктортой харилцаа, бодит үндэслэлтэй алхамууд, бодит одоо сэтгэл гэдэг иймэрхүү зүйл илүү шаардлагатаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг шинэ хүн тантай уулзрах одоо шинэ хүн болвол таныг илүү доктортой удирддаг, таныг хамгаалдаг, үндэстэй хөрсөн суусан бодит байдлаар өөрийгөө харуулах тийм эрхтэй энергиэр орж ирэх болно гэдгийг бол тохио болгон хэлж өгч байна. Тэгээ энэ харилцаа илүү доктортой суйртай байх юм байна. Тийм учраас та өөрөө ч гэсэн бас тогтсон байр суурь, бие даасан байдалтай байх шаардлагатай юм байна шүү. Тэгэхээр өөрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, өөр юу гэдгийг хандлага шууд утгаараа бол яг нийгмийн статус, ажил төрөл
гэр орон, нөгөө суур ундамд юу хэрэгтэй. Энэ бүх зүйлээ бас өөрөө нэлээд бие даасан байдалтай, нэлээд доктортой байлгаж ирж бас нөгөө энергиэрээ бас энэ хүнтэйгээ уулзах учрал нь илүү ойртох юм байна шүү гэж ойлгоорой. За тэгвэл хамгийн сүүлд нь бол магадгүй та X-тэйгээ эргэж нийлэх хэрэгтэй юу гэдэг асуулгыг бол тавиад өгсөн байгаа. Хоёр давхар утга харагдаж байна гэсэн. Нэг талаас бол яг X-ийн тэн амьдралд эдийн засаг, доктортой байдал, санхүү тиймэрхүү зүйл дамгаалж байгаа харагдчихсэн төрөний уншлах дээр нээлттэй уншлах дээр тэгж харагдчихсэн. Тэгэхээр тийм хүн бол өөрөө амьдралынхаа тэр материалын байдал, практик талд илүү төвлөрч байгаа. Тэгэхээр та хоёр эргэж нийлэх нь бол таны хувьд сэтгэл зүйн, сэтгэлийн тэр хөгжлийн шат руу бол хараахан хүргэхгүй. Харин ч одоо нөгөө хуучин хэм маягтай буцаад нөгөө баригдах тийм эрсдэлтэй бол харагдаж байна. Нөгөө талаас болохоор King of Pentacles гарч ирсэн танд шууд хариулт өгч гэнэ гэсэн. Та өөрийн амьдралдаа илүү доктортой, илүү үнэнч, илүү бодиттой тийм эр хүнтэй уулзах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол таны X биш харин тийм шинэ холбоонд ирэх хүн чинь байна шүү гэдгийг бол тэгж байгаа тэр магадлал бол бүр маш өндөр байна гэж ойлгоорой. За ингээд жаахан давтаа дүгнээд хэлэх юм бол энэ уншлагаас харахад бол таны X таныг мартаж чадаагүй байна. Зүр сэтгэлтэй хайрлж явдагч эргэн нийлэх замнал нь бол та хоёрын хувь тавиланд бол хараахан тохирохгүй юм байна. Ерөнхийдөө бие биендээ өгөх сүнсний хөгжил, сургамж, хичээл, сорилуудаа бол дуусгачихсан харилцаа байна. Тэгэхээр та хоёрын харилцаа танд сургамж, оюун санааны өсөлт бүхэл зүйлийг өгсөн. Таны X-д ч гэсэн өөрийгөө илүү зөрөгтэй, илүү шийдэмгий байх, дараагийн шат ахих тэрхүү хичээлийг хүртэл заагаад өгч гисэн. Ингээд хичээл сорилууд нь дуусчихсан харилцаа байна. Тэгэхээр цаашид шинэ үнтэйгээ илүү доктортой, шинэ учралтайгаа илүү үнэн хайрын холбоо байгуулах боломж байна гэдгийг бол илтгэж байна. Тэгээд танд гарсан яг зөвлөмж бол өнгөрсөн дурсамжийг өнгөрсөнд нь үлдээгээрээ тэгээд ирээдүйн үеийн шинэ тэр холбоонд илүү нөгөө доктортой байдал, бодит дахлахам, үндэслэлтэй одоо эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг чухалчлах хэрэгтэй шүү гэдгийг бас давхар хэлж байна. Та өөрөө дотооддоо илүү хүлээж авахд бэлэн байдалд хүрэхийн тулд энергийн давтамж хоорондоо давхцчихж та хоёр учран шүү дээ. Тэхийн тулд яг сүүлийн тэр зөвлөгөөнүүдээ бас дагаарай гэдгийг хэлж байна. Ингээд нэмэлт уншлага нь олоогээр өндөрлөж байна. Маш ойлгомжтой, тодорхой уншлага болсон гэж найдаж байна. Тэгээд танд аз жаргалыг, хайрыг, элбэг дэлбэг байдлыг, амжилтыг хүсье. Баяртай.